За өнгөрсөн хугацаанд ингээд 40 гишүүн төр хороо байгуулах харьбины гэрээтэй холбогдуулаад энэ бол одоо нэг 3-ыг зохицоон буюу одоо 5 толгой нүүрстэй холбоотой ийм гэрээ. Тэгээд энийг одоо харьяа, үзье, ард түмнийхээ мэдих хэргийг хангая, мэдээллийг нээлттэй болгоё гэсэн энэ зорилгын үүднээс 40 гишүүн гарын үсэг зураад ингээ өргөн мэдүүлээ явж байгаа. Тэгээ эдийн засгийн байнгын хорогоор одоо өмнөх 7 хоногт ороод дэмжигдсэн байгаа. Тэгээд энэ байнгын төр хороо бол 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдана. Тэгээ өнөөдөр одоо чуулганаар энэ шийдвэрийг ингээ гаргах гэж санал хураалт ингээ явах гэж байна. Одоо өнөөдөр цаа багтаа санал хураалт явна гэдэгт яваад дэмжигдэнэ гэдэгт бол эргэлзэхгүй байна. Эдийн засгийн байнгын хорогоор дэмжигдсэн 40 гишүүн дэмжсэн. За ингээд нийт одоо олон нийтийн хүлээлт бол маш их байна. Олон нийтийн зүгээс одоо энэ төр хороо байгуулагдж байгаа холбогдоод бидэнтэй бол байнга холбогдож байна. За гэвч одоо маш их саад бэрхшээлүүдийг туулж байна. Өнөөдөр одоо өчигдөр уржигдөр одоо гишүүдийг ихэнх нь дэмжихээр яриа хөөрөө явж исэн бол за өнөөдрийн нөхцөл байдал одоо нэлээд тийм энэ төр хороог байгуулахгүй энэ гишүүдийг битгий дэмжээч гэсэн ийм үйл ажиллагаа цаанаасаа маш их явж байна. Тэгээ ард түмний мэдих хэргийг хангая. За тухайлбал засгийн газраас бол энэ олон нүүрстэй холбоотой гэрээнүүдийг ил болгосон боловч 5 гэрээ үлдсэн байгаа гэд та бүхэнд хэлсэн байгаа. За засгийн хэрэг хэлэх газрын дараа Бям цог сайдаас бол өчигдөр уржигдөр мэдээлэл өгсөн байгаа. За ингээд нөгөө талдаа бол энэ гэрээг одоо бас нууцаас гаргая, айл гаргая гэд ингээд саналаа өгсөн. Хариу нь ингээд ирэх баха. Тэгээ энэ гэрээ одоо байгуулах хугацаанд улсын их хурл дээр яг яригдчихснаасаа өөрөөр цаасан дээр буухтаа арай өөр маягаар буусаа гэдэг ийм мэдээлэл хүртэл явж байна. За бас өнгөрсөн 7 хоногт бол оюу толгойтой холбоотой төр хорооны сонсгол явагдлаа. Тэгээ энэ байдлаас харахад 2008 онд 17-8 жилийн өмнө байгуулагдаж ирсэн энэ гэрээ одоо өнөөдрийн өндөрлөгдөөс харахад бол тухайн үе эхнээс нь байгуулахад бид нэр үзэж хараад ингээ явсан олон түмэндээ нээлттэй мэдээлэл нөгөө явсан бол тийм алдаа дутагдлыг тухайн үед нь засаа явуучих ийм боломж байсан байна гэдэг ингээ харагдаж байна. Тэгэхээр ийм одоо энэ харьбины гэрээг бол байгуулагдаад ингээ жил болох гэж байна. Энэ хугацаанд бол бид нэр ингээд энэ мэдээллийг ил болгоод энэ одоо сайжруулах зүйл бай сайжруулаад сайн байгаа юм ин одоо сайн байна гэж хэлээд одоо буруу байгаа зүйл улсын их хурлын тогтоол дээр гишүүдийн дунд яригдчихсэн шиг яг тэргээрээ гарч уугүй юу гэдгийг үзэж хараад ингэх юм боломж болцоо ингээд үүсэх юм аа. Тэгээ одоо төр хороо манай эдийн засгийн байнгын хорооноос одоо намын төлөөлөл оролцсон бас гишүүд оролцсон ийм 11 гишүүнтэй ийм төр хороо байгуулагдсан байгаа. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн одоо энэ эцэгтэй энэ үед одоо мэдээллийг олон нийтэд хүргэж ард түмэнд хүргэж энэ чухал төр хороог одоо байгалийн баялаг одоо ард түмний мэдлэлд байх үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо зүй зохистой хэрэгцээтэй ийм болгосон ийм одоо мэдих хэргийг хангасан ийм сонсгол болж чадна гэдэгт ингээ эргэлзэхгүй байна. Энэ санал хураалт одоо хэсэг хугацааны дараа улсын их хурлын чуулган дээр ингээд явагдана. Тэгээ энэ санал хураалтын дээр энэ гишүүд яаж саналаа өгч байгаагаар та бүхэн ард түмний мэдих хэргийг хангах хүсэлтэй байна уу, үгүй юу гэдгийг харагдана гэж байна. За зарим нэг гишүүдийн яриад байгаа сүүлийн үе та бүхэн мэдж байгаа шүү дээ. Өмнө одоо тэр нүүрсний юм болохоор мөнгө төгрөг барайл гүйж байгаа гишүүдэд өгж ийсэн одоо янз бүрийн тийм гатад компани нөхдүүд байдаг энэ төргээл ярьж ийсэн. За одоо болохоор одоо янз бүрийн гатад бичгтэй мессеж ирж гэн энэ зэрэгээл хоорондоо нэг одоо цуу яриа хов шиг юмнууд яриад ингээд ийм байдалтай маш хүнд нөхцөлд явж байна. Гэхдээ энэ гишүүдийг одоо ард түмнийхээ мэдих хэргийг хангаж ингэж ажиллана гэдэгт бол одоо эргэлзэхгүй байна. Тэгээ хэдүүлээ бүгдээр харъя л да.